Төсвийн дотгол хийх нөхцөл байдал бүрдээгүй гэж зарим аж тариутсан хүмүүс ярьж байна лээ. Энд чинь бүрдээгүй байтгаар цаг хугацаа алдаад хэтрээд явцсан л байна л да. Зөвхөн өнгөрсөн 7 хоногийн бүлгийн хуралдаар бид нар Монгол банкны удирдлагын мэдээлэл сонссон. Зөвхөн тэр мэдээлэл дээр гэхэд оны эхний 2 сарын байдлаар 700 гаруй сая доллараар интервенц хийчихсэн. Монгол улс чинь нэг 4 гаруй тэрбум долларын нөөцтэй эн чинь цэвэр нөөц нь үндсэндээ 2 тэрбум долларын нөөцийнхөө бараг талаар нь интервенц эхний 2хан сард гिचэл сууж байгаа. Нөхцөл байдал энэ чигээрээ 2 сар үргэлжлэх юм бол Монгол улс валютын нөөцгүй болох гэж байгаа. Энийний цаана юу нөгөө эдийн засгийн хүндрэл биш нөө дефолтын асуудал, олон улсын валютын сангийн хөтөлбөрийн асуудал чинь бараг хаалга тогшоод бэлэн зогсож байхад төсвийн тодтголын нөхцөл байдал үүсээгөө гэдээ ярьж байгаа бол хитрхи амгалан асуудлаа гэж бодож байна. За хоёрдугаарт нь дээр ерөнхий сайдын 1 тэрбум долларын экспортоор нэмэгдүүлэх, валютын нөөцөө нэмэгдүүлэх даалгавар гэж байна. Ер нь тэгээд эдийн засгийн нэг юм захиргааны аргаар даалгавар өгөөд биелждэг ч бас зүгэл бас биш байх л да. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь ингээд цаг үе өөрөө биднэрт энэ нөгөө нэг юм хийсч ирсэн гэдэг биш. Айл өнгөрсөн оны 11 сард биднийг төсөв хэлэлцэж яхад асуудал нүрсний үн бурууд ихцэл бас тэрний өмнөөс өнгөрсөн амар